Yeah guys, тэгээд энэ бол last video. Тэгээд за тэгээд ер нь бол та нар бүгд мэдж байгаа миний сүүлд хийсэн постн дээр бол би өөрөө YouTube-с гарч байгаа. Яагаад вэ гэвэл би юу яасан байгаа. Тэгээд миний ингээд юунаас болсон, миний copyright-уудаас болсон. Би стрим хийжсэн. Тэгээд бас copyright-ууд тэр нь бас жоохон нөлөөлсөн юм шиг үлээ. Тэгээд бас ийм лайв хийх тулд заавал 18 нас хүрэх хэрэгтэй юм билээ. За тэгээд бол би 18 нас хүрээгүй болохоор за тэгээд ер нь бол 7 хоногийн дараа миний YouTube устнаа гэсэн ийм YouTube-с миний Gmail руу ийм юм ирсэн. За тэгээд ер нь бол тэгээд би яагаад Grow Garden дээр энэ бичлэгийг хийж байгаа вэ гэвэл та нар мэдэх бах миний хамгийн анхны бичлэг Grow Garden дээр болж байсан, хийж ирсэн. Гэхдээ миний яг анхны бичлэг болохоор юм лабубу гэдэг тоглоом дээр хийсэн болохоор ер нь бол анх юу Grow Garden дээр хийсэн л гэсэн үг. За тэгээд тэгээд тэр үед бас гоё байж тий. За тэгээд YouTube-с ингээд эцэст нь гарч байгаа юу гэвэл тийм ээ guys. Тэгээд ер нь бол YouTube-с эцэст нь ингээд гарлаа. Тэгээд намайг хийдэг байсан хүмүүс тэгээд нүүдээ үтлээ guys. Тэгээд хамгийн сүүл хэлэхэд тэгээд баяртай guys. Тэгээд миний Spolo гэдэг энэ нэр scammer-тай хүртэл ингээд эцэст нь ингээд бүх зүйл дууслаа. 9 сарын эцэст би маш гоё байлаа. YouTube дээр маш олон найзуудтай болж тэгээд маш олон фэнүүдтэй болж тэгээд эцэст нь ингээд fuck тэгээд дуусчихна. За тэгээд bye guys. Guys за тэгээд би та нарт дахин нэг юм хэлье. За тэгээд та нараа мартсан баха. 4 сарын 1 guys. За sorry guys. Тэгээд stay sorry. Энэ 4 сарын 1 юм байлаа. Тэгээд маш олон хүмүүсийг би тэгээд идэхгүй чадлаа шүү дээ guys. Гэтэ би амар оройчлоо баг 16 бүр 15 хоногийн өмнө хийчлээ шүү дээ. Би жоохон холдуулж агаад энийг ярих гэж бодож ирсэн маа. За тэгээд YouTube-с гарч ирсэн тэр постн дээр байсан тэр юу ч яг үндэ iOS бичнэ YouTube-с гарч байгаа гэснээр ийм зураг байсан шүү дээ. Тэр зургийг нь би ингээд скриншот хийгээд тэгээ гаргацсан байхгүй. Тэгээд тэр нь болохоор жоохон график муутай гарсан тийм учиртай. За тэгээд тэгэл яа л гэдэг юм. Prank байлаа guys. За тэгээд та нар уурлаад байваа. Тэгээд пита скамчлаа гэдэг. Тэр 7 хоногийн дараа насаа баталгаажуулна. Би баталгаажуулсан guys. Би зүгээр л яаж баталгаажуулсан бэ гэвэл за хэлмээргүй байна. Энэ ховын ноц гэх юм уу. За тэгээд guys тэгээд prank байлаа. Тэгээд нэг хүрнэ. Тэгээд удахгүй нэг subscribe хүрнэ. За тэгээд bye guys. Өнөөдөр тэгээд би энэ асуулт хариултын бичлэг хийж байгаа. Тэгээд та нар тэрэн дээр орохыг хүсвэл та нар надаас асуухыг хүсдэг зүйлсүүдээ коммент бичээрэй. Bye.